Нарны цирк үзэх гэж байна. Ямар сэтгэл төрж байна? За миний хувьд бол нарны циркийг одоо Лас Вегас, Нью-Йорк, DC-г зөндөө олон газар үзчихсэн. Тэг өнөөдөр яг энд үзэгчдээ бас маш их баяртай байна. Тэгээд миний хувьд бол гайхалтай мэдрэмжийг авдаг. Тэгээд энэ мундаг одоо хамт олонд одоо Монгол одоо циркийн үзүүлбэрийн одоо мундаг авьяастай хүмүүс маань байдаг гэхээр би бол маш их бахархдаг. Тэгээд Монгол улсын иргэд те өөрийнхөө байгаа салбар бүртээ усаа хөгжүүл дээрэс нь дэлхийн одоо энэ тавцанд гаргаж байгаад нь бол маш их бахархаж байна. Чи зүгээр бодолтой хаа байсан Мексикт монголчууд зүгээр аялан тоглолтоор ирсэн дэлхийн хамгийн том циркийн үзүүлбэрийг үзүүлээд явж гин гэж бодохоор л энэ өөрөө амар гайхамшигтай байгаа байхгүй тий. Би бүр өмнө нь бас үзэж байхдаа бүр хараад оо яг энэ монгол хүн байна вау гэж бүр яг бүр ингээ монгол хэрэг бүр ингээ омогшид үздэг. Бүр тэрийг бүр илүү анхаарч үздэг бас илүү. За орой минь түргий. Өнөөдөр миний амьдралд бас их гоё үйл явдал болж байна. Ягаад тэгэхээр Cirque du Soleil гэдэг би яг яаж дуудгийг мэдэхгүй байна. Гэхдээ ямарсан нарны цирк гэж монголчууд мэднэ. Тэгээд энэ одоо нарны циркт маань Монголын маш олон одоо бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань уран нугардаг. Тэгээд бид нар бүгдээрээ л нөгөө сонсдог. Гэхдээ яг ямархуу одоо үзүүлбэр үзүүлдэг юм бол яаж ажилт юм бол гэдэг ер нь төсөөлөл байгаагүй, боломж олдох юм бол нэг үзчихсэн гэж бодоод явдаг байсан. За тэгсэн чинь яасан гэхээр яг энэ нарны цирк Мексик улсад яг энэ өдрүүд болж байгаа юм байна, ирсэн байгаа юм байна. Тэгээ энэ дунд 5 монгол эмэгтэй байгаа гэдэг ийм сайхан мэдээ дуулсан. Тэгээ тэд маань өнөөдөр Miss Universe Mongolia-гийн хамт олонд урилга өгөөд нарны циркийг үзэх гээд ирж байна. Тэгээ энэ бол одоо миний амьдралд тохиолдож байгаа хамгийн гайхамшигтай үйл явдал болж байна. Тэгээд монгол охтууд маань яаж бас дэлхийн тавцсан дэлхийн тайзнаа гайхшруулж байгаа бүгдээр хамтдаа харцгаая. За ингээд бид нэр тасалбараа шалгуулад ороход бэлэн болсон байна. За ингээд бүр хаа олон Мексикт монгол охлуудаа тэгээд бүр дэлхийн хамгийн алдартай нарны циркийг үзэх гээд ингээд байж нэг бодохоор маш сэтгэл догдолж байна. За эхлэж чинь хоёулаа оръё. За тэгээ ороод хэдүүлээ бас гой гой бичлэгүүдийг үзэж чадах байх гэж найдаж байна. За орцгоё. Thank you. Para 14 ya tenemos unidad de 6 Una pequeña revisión de su mochila de este lado. Okay. Sus bolsitas de este lado. Цүнхтэй бол энэ талаар яваар гинэ. Айгу ойлгоод ш. Би чи ерөөсөө юм том заал мааланд болд юм байна гэж бодсон чинь гэсэн нөгөө бидний мэддгээр ийм нүүдлийн юм нөгөө цирк гэдэг яг тэр юм чи яг нөгөө амдаараа байдсан байх штэ. Амдаараа гинэ. Одоо нэг театр ч юм уу тий айгуу том байлгалтар болдог гэсэн бол яг юм явуулын цирк. Амарсан цүнхээ үзүүлэх хэрэгтэй гэж. За ингээд тоглолт болох одоо заал руугаа орж ирж байна. Тэг би ерөөсөө нарны циркийн одоо монгол нугараачид маань охтууд маань бидэнд урилга явууллаа гэж одоо хэлэх мөчд бүр үнэхээр их баярлсан. Бүр хизээч ингэж үзнэ гэж бодож байгаагүй. Тэгээ үнэхээр манай монголчууд хаа явсан газараа бие биендээ тустай дэмтэй. Шинэ барагтай монгол охин энэ охин монгол охин юм шүү. Баг тийш харагдаж. Тэгээд тоглолт дууссан дараа монгол охтуудтайгаа уулзна. Тэгээд тэднийг бас та нартайгаа уулзуулнаа. Бол ингээд үйлчлэг бүх юм байд юм байна. Тэгээд ч одоо баг одоо манайхаар бол нэлээ томоохон майхан засаал тэгэл явчихдаг юм байна шүү дээ. Гоё юм аа. Одоо ингээд нэгдүгээр хаалганы юм. Тэгээд ч одоо дэлхийн айлч улсад очоод тоглолтоо үзүүлэх боломжтой гэж төрөмтөр одоо сайхан санагдаж байна. Яа би бүр сэтгэл догдолж шүү. За ингээд хамтдаа нарны циркийг сонирхцгоё. Presentamos por ese canto increíble.
Cirque du Soleil буюу нарны циркийн тухайд бол өнөөдрөөс 40 жилийн өмнө буюу 1984 онд үүссэн байгуулагдчихсэн 4000 гаруй ажилтнтай. За ер нь бол одоо олон төрлийн онцлог ийм шоунуудыг хүмүүст хүргэдэг. За манай Монгол одоо циркчдийн хувьд бол ингээд хэд хэдэн салбарууд нь ажилладаг тухай мэдээллийг өгсөн. Гэхдээ хэдэн одоо монгол хүн нарны цирк даяар ажилтгийг бол мэдэхгүй байна. Бидний өнөөдрийн үзэж байгаа энэ Curious гэдэг энэ шоуны тухайд бол хүний сониуч занг одоо гол сэдвээ болгон бүтээсэн байдаг юм байна. За энэ шоуны үеэр акробатын гайхалтай үзүүлбэрүүд, за шинэлэг ийм одоо техник технологиг ашигласан механизмууд, өвөрмөц тайзны дизайнтай гэдгээр онцлог. За шоунд бол хуучин, шин техник, урлагийн олон төрлийн элементүүдийг уусгаж үзэгчдэд шинэ ертөнцийн үүдийг нээж өгдөгөр онцлогоо. За яг энэ шоуг үзснээрээ бол хүмүүсийн сониуч зан, эрэл хайгуулын сэтгэлгээг төрүүлж дэлхийн ертөнцийг дахин одоо шинжлэх ухааны нүдээр харах боломжийг бий болгодог юм байна. За ингээд эхний нэг цагийн тоглолт 4 сая дууслаа. Монгол охтуудаараа маш их бахархлаа. Тэгээд дээрэс нь би өөрийгөө ямар азтай юм бэ гэж бодлоо. Тэгээд Монгол охтууд маань Miss Universe одоо тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн монгол хүмүүстэй бүгд нь VIP тасалбар бэлгэлсэн байна. Хамгийн одоо уртлын игнэнээс нарны циркийг үзнэ гэдэг бол одоо хэн хүн болгон тохиогоод байхгүй. Дээрэс нь маш үнэтэй гэдгийг би харсан. Тэгээд маш их сэтгэл хөдлөж байна. Охтуудаа маш их баярлалаа. Үнэхээр одоо сайхан байна. Тэгээд одоо нэг 20 орчим минут завсарлаад эргээд дараагийнхаа тоглолт руу орох юм байна. 25 минут гэсэн. За ингээд VIP одоо тасалбартай хүмүүст ийм гоё бэлэг өгд юм байна. Энэ юм өгч бидний сандал дээр тавьсан байсан юм байна шүү дээ. Аа тийм үү. Тэгээд тэр өөр хүмүүс аваад. Гэхдээ манай монгол охтууд ямар хөөрхөн юм бэ те. Үнэхээр Бүр хамгийн уртлын игнэ дээрээс VIP тасалбарууд өөрсдөө бүр ямар гайхамшигтай үзүүлбэр үзүүлт юм. Би нэр үнэхээр охтуудаараа бахархлаа. Дээрээс монгол хүн гэдгээрээ бахарх чинь те. Өөр улсд байсан бол тэ ийм байх уу те. Би нэгэ ингээд вау. За нарны циркийн VIP хэсэг рүү орж ирж байна.
20 орчим минут цацгалт юм байлээ. Вау. Оо, дуртай юм авах юм биш үү? Юу ихтэй дуртай юм авах юм биш үү? Нарны цирк бол одоо үнэхээр гайхамшигтай юм байна. Би хизээч циркийг бүр ийм одоо хүнийг тогтлуулдаг, баясгадаг ийм урлаг гэж бодож байгаа. Тэгэхээр магадгүй циркийн урлагийн хөгжил буруу байсан багч би бас бодож байна. Тэ яг үнэхээр одоо Монголын ийм гайхамшигтай уран бүтээлчид, уран нугаачид тэ дэлхийн өнцөг булан бүрт ингэж ажиллаж байна. Эдгээр маань ингээд Монголтай ажилладаг байсан бол ямар сайхан бэ гэсэн ийм мэдэрч төрж байна. Тэгээд яагаад ч Монгол хүн болж төрсөөрөө маш их бахархаж байна. Өөр улс орны хүмүүс байсан бол ингэж бие биедээ урилга өгөөл те бие биедээ ингэж халуун талаас дээр хандах байсан уу? Үнэхээр аз жаргалтай байна. Тэгээд блогтой хамтдаа байгаарай. Cheers. Тэгэхээр энэ бол би ховд технологи гэж бодож байгаа. Мексик улсад шүү дээ. Тэгээд монголчууд маань нэг дор нэг цаг хугацаанд байж таарч байгаа гэдэг бол энэ бол гайхамшигтай. Тэгээд хавхига бас болсон. Монгол одоо Монгосгүйгээ бас дэмжиж байгаа. Мексик улсад одоо бодож байгаа Miss Universe 2024 тэмцээнд оролцож байгаа номин зултаа бас тэгээд цагт таардаг бол үзхийсэй гэж одоо бодож байгаа тохиолдол мэдээлэл авсан. Тэгээд хамтхан Монголын Miss ихэд тухай стилээсээ бодож байна. Тэгээд дээрээс нь нарны циркэд ажилладаг. Тэгээд Мексик улс бид бас таарлаа. Тэгээд энэ ба стилээсээ бодож. Монголын улсын маань Miss Universe оролцож байгаа бид нар маш их баяртай байгаа. Бас бидний зүгээс маш томоор дэмжиж байна. Таснотын охиндоо амжилт хүсье. Та нартай бас маш их баярлалаа. Хайртай шүү. Бидэнд бас энэ нарны циркийн тайзны хойно овс орж үзэх боломж тохиолдсон. Насаар 2 хүн суугаад тэгээд жолоодоод тэгээд бас хуруугийн хөлөг. Тэгээ манай жүжигчид эрэгтэйчүүд нь одоо 80% явах юм уу? 20% нэмэгтэйчүүд аягүй цөөхөн амар олон эрэгтэйчүүдтэй. Юм ингээд шоуны стейж энэ одоо маргааш 2 шоутай гэж хүмүүс ингээд хим төснөдөө зүгээ гадаг. Энд чи ирээд хим төснөдөө зүгээ гадаг. Тэгээд манай юуны оюутны хүмүүс ирээд туслаад Монгол жүжигчдээ бол бүр дэлхийн ингээд бас номер 1 жүжигчд Монгол хүмүүс цөөхөн ирнэсээ аягүй авьяасан. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд нарны цирк гэдэг бол дэлхийн одоо циркийн ноён өрөг шиг үү. Тэгэхээр бүх одоо ажиллаж байгаа бүх монголчуудаа ингээд баяр хүргэе. Тайзан дээр байсан хүмүүстэй хамт байж байна. Газар дээр болоо. Газар дээр болоо. Нарны циркт ажилладаг монгол эмэгтэйчүүдтэй хамтдаа нэг 5 үг солиод.